Баруурчдын бахархал дээжүүд нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Баруурч сумын 2 дугаар багийн иргэн за 34 жил өсчний ажил мэргэжлэр ажиллаж байгаа юм мундаг эгч маань оролцож байна. Тэгэхээр цэрмаагчийн маань хүүхэд нас хаана өнгөрөө, хаана төрж өссөн бэ? Та аав ээжийнхаа тухай бидэнтэй болцгоё. Би 1963 онд Баялаг аймгийн Боён суманд төрсөн. Би чи ер нь Алтай тавмаг охин шүү дээ. За Сүхбаатар аймагт 1985 онд ирсэн. Ажил амьдрал их анхны гараг би Сүхбаатар аймгаас эхэлж байлаа. Өнөөдөр 34 жил би Сүхбаатар аймагт амьдарч бас ажил эхэлж өдий хүрлээ. За Алтай тавмагтын охин гэхээс гадна бас Алтай тавмагт минь намайг ивэж байгаа юм болов Алтан дараваны бас бэр болж ирсэнд их бахархалтай байдаг. Тэ. Дээд зэргийн явлаа, дээд зэрэг нь явж байгаад энэ бүхэн бас намайг ивэж тэтгэж байгаа юм болов гэж бас боддог штэ. За та маань одоо хэдэн өөр хүүхэдтэй бас амьдралынхаа сайхан хамт туулж байгаа ханыхаа тухай? Шүхрийн Чулуунбаатар гэдэг хүн байгаа. Барилгын инженер бас хүмүүс таних байхаа. Сүхбаатарын баг андахгүй байх гэж бодож байна. Барилгад насаараа ажиллаж ажилгүй төмөрөө Сүхбаатар аймгийн барилгын ус юунд зориулсан тийм хүн байгаа. Яг одоо өдийнхөнтэй бол хөрдөө ажиллаар явчихад байна л да. За хэдэн хүүхэдтэй та? Одоо энэ нутагт ирээд сайхан хантай би заяалаа, сайхан аав ээжтэй би учрлаа. Сайхан хамт олонтой би учрлаа. Бас тэгээд 3 сайхан өр хүүхэд бурхнаас надад заяалаа. За тэгэхээр Баруурч суманд Сүхбаатар аймагт ирж ажиллаж амьдрахтаа бас олон сайхан өр хүүхэдтэй болоод ингээд өр хүүхдүүд нь бас энэгээр байна тийм ээ. Жишээлх юм бол энэ хүүхэд таны миний анхны ач. Чулуунбаатар битгаарыг бас эмээ өвөө болгосон. Тэрийг хариуцлагыг өргөсөн. Анхны ач. За охин хаа сурдаг вэ? Би ерөнхий боловсролын 4-р сургууль сурдаг. Одоо 7-гийн А анги. За эмээтэйгээ байх гоё байдгөө. Тэгээд ер нь эмээ чамд ямар зүйлийг хөвчлэн захиж сургадаг вэ? Манай эмээ бол намайг тэгэл ямар нэг зүйлэнд үргэлж хичээж үр бүтээлтэй ажиллаж байгаарай л гэж цагдаг. За гоё эмээтэй зориулаад Мартин 8-тай холбогдуулаад гоё мэдлэгээ төвшүүлэх үү? Намайг өдөө болтол ингэж өсгөж хүмүүжүүлсэнд таньда маш их баярлалаа. Танд тэгээд Мартин 8-ны мэндийг хүргье. Уншчихгүй юм ээ. За тэгэхээр цэрмаагч маань Сүхбаатар аймгийн бэр болж ирээд 34 жилийг артаа орхиод бас амьдралаа бас буцаж эргэж харахад бас ямар сэтгэл төрдөг бай тань. За нэг амьдрал их хэцүү штэ. Гоё юм шиг өмөртлөө хэцүү. Амьдрал маш ахуу. Амьдралын хөг аялгуу чинь цовлон жаргал, өгсөг уруудах тэр бүхэнд л ихшгэлдэг юм гэж боддог шүү дээ. Энэ бүхнээр л өнөөдөр ихшгэлж явна та би. Буруу зүйл байна. Бид чинь бас нэг төгс төгөлдөр төрөөгөө хүмүүс шүү дээ бид. Тэгэхээр л амьдрал гэдэг чинь нэг талаараа жаргаж яваа хүмүүст их гоё юм шиг хэрнэ. Зовж яваа хүмүүст бас ахархан гэцүү юм шиг санагддаг хэрнэ. Гэхдээ би амьдралыг сайн сайхнаар боддог. Сайхнаар бодч л явал хүний амьдрал дээшээ улам өгсөж явдаг юм болов уу гэж боддог штэ. Ерөөсөө амьдралын утга учир нь юунда байдаг вэ гэхээр гэгээлэг сайхан сэтгэлтэй байдаг юм болов уу. Тэр бүхнээр л бид нар чинь амьдралыг давж туулдаг юм болов уу гэж хичээд боддог штэ. Ерөөсөө амьдралын зовлон одоо хүн чинь ингэдэг штэ. Төрөгчин эхлэл өхлөө эн чи төгсгөл. Төгсгөл биш байхгүй юу? Цаана дандаа үр ач зээнэр ингээд өргөлөд явж байгаа. Тэр хооронд одоо цармаа гэдэг хүн яаж явах вэ? Үр ачтай яаж тэрийг уламжлах вэ гэдэг чинь надаас шалтгаална. Тэ өвөө эмээгээс шалтгаална, аав ээжээс шалтгаална. Тийм ээ? Тийм учраас энэ юу гэж хэлэх юм да? Бүх юмыг гэлэг сайхан бодож л байвал үр ачтай хойч үед удам гэж ярина шүү дээ, тийм ээ? Одоо Монгол хүний амьдрал чинь удам өгсаагаараа ингээд өргөлдөг тийм ээ. Хүн өнөөдөр зовж явнаа гэдэг чинь
юуны учир вэ? Төрөчийн удам өгсөгаа буруутгаа болиё л да, тийм ээ. За яг алдаж явж болно, тий? Буруу явж болно. Тэрийг өнөөдөр хүн ухамсараагүй тэрнийхээ үйлрийг өнөөдөр бид эглэж явж байгаа юм уу? Хэн мэдэх вэ, тийм ээ? Тийм учраас одоо цагт чинь бүр янз бүрийн гоё энерги элчтэй амьдрал бий болцсон орчин цаг одоо юугаар яриул за яг шинжлэх ухаанаар бас байдаг л байлгүй дээ, тийм ээ? Тийм гоё зүйл бий болцсон учраас бас орчин цагт бас гоё ээлтэй сайхан тийм нийгэм бий болцсон юм уу гэж би тэнд бас их найдаж явдаг шүү дээ. Тийм ээ. Тийм учраас ур удамдаа сайхан гээлийг юм үлдээхийн тулд өнөөдөр эмээ өвөө аав ээж юу үлдээх вэ? Сайхан байх ёстой, гэгээлэг байх ёстой. Тэр талаасаа л бас амьдрах юм болов уу гэж би боддог шүү дээ. Зовлон гэдгийг чинь бас өнөөдөр хүн амьдрал чинь угаасаа сорилт тэмцэл байдаг байхгүй тийм ээ. Тийм учраас би зовлонгийг өндө би өхлөө атлаа гэдэг талаас ойлгохоос илүү энэ надад намайг сорж байгаа сорилт юм уу гэж талаасаа би их бодож явдаг шүү дээ. За тэгэхээр 3 хүүхэдтэй тэгээд бас ингээд сайхан ач зээтэй болж байгаа. Тэгэхээр таны хувьд ер нь хүүхдүүдээ хүмүүжүүлэхдээ юун дээр нь илүү их анхаардаг вэ? За би гол нь ингэж боддог шүү дээ. Санаа үнэн бол заяа үнэн. Ердөө хүн үнэл ажил хөдөлмөрт ямар нэгэн ажил хөдөлмөрл эрхэлсэн ч ямар нэгэн ханы жилтэй ханилсан ч үнэн сэтгэлээл одоо зориулж ил байвал тэрний ард чинь одоо бүх юм нээлттэй шүү дээ ер нь тийм ээ. Таны хувьд ер нь энэ эмэгтэй хүмүүс ер нь охид бүсгүүчүүд маань амьдралдаа ямар зарчмыг илүү барьж амьдруулаас илүү сайхан амьдрах вэ? Ер нь бол энэ 34 жил би энэ Сүхбаатар аймагт амьдралаа. 34 жил би хантайгаа бас ханиллаа. Тэгэхээр ердөө энэ одоо хүмүүс ингэж ярьдаг шүү дээ. Эрэгтэй хүн бол амьдралын ноён нуруу. Гэтэл эмэгтэй хүний цаана эрэгтэй хүний цаана эмэгтэй хүн л байдаг байхгүй юу? Их хүн өнөөдөр төгс төгөлдөр тийм ээ. Ердөө хаашаач гойхгүй байж чадвал тэр амьдралыг авч явдаг юм гэж боддог шүү дээ. Одоо Монгол гэрээр ботход хоёр баг одоо ёс жайгаар бодъё л да тийм ээ. Хоёр багын юуны учир юм бэ? Тийм ээ. За яг хуу эрэгтэй хүн янз бүрээр алдаж болно. Эмэгтэй хүн тэнд алдах ёсгүй, бохих ёсгүй. За эрэгтэй хүн бохийлээ гэж бодъё л да тийм ээ. За одоо эрэгтэйчүүдийг дандаа ингэж молод яхавтай зүгээр ярьж л байна л да би зүгээр амьдралынхаа зүгээр юм тийм ээ. За Монгол гэрээ бодъё л да тийм ээ. Юуны учирт хоёр баг нь байдаг юм бэ? Эн чинь бас хүчээр утгатай. Нэг Монгол ёс жайгаар ботход Монгол хүн гэдэг утгаараа бид нар ботход тийм ээ. За алдаж болно хүн тийм ээ. Онж болно. Алдсан байхад нэг баг нь хилтийж болно. Нөгөө баг нь тэгшил байх хэрэгтэй байхгүй юу? Тэр хэм бэ? Тэр бол эмэгтэй хүн. Их хүн байхгүй юу? Их хүн гэдэг чинь агуу хүн шүү дээ. Тийм ээ. Их хүн гэдэг чинь бүхнийг хатуу үедээ хатуурхаж, зөөлөн үедээ зөөлжилж байдаг. Үр хүүхдээ алдсан ч ард нь хатуу хилцсэн ч дараа нь зөөлж байдаг. Хань ижлээ алдсан ч дараа нь бид нар чинь дэндүү хатуу ярьчүү гэд зөөлжил байдаг л байхгүй юу? Тэгэхээр ерөн амьдралын утга учир эмэгтэй хүн өнөөдөр төвшин төгс ердөө ноён нуруу бохихгүй байх өөрөг хадгыг хүлээсэн байдаг юм болов гэж боддог шүү. Энэ өөр хариуцлага илүү сайн. Тэ. Ялангуяа эмэгтэй хүн, айлын эмэгтэй хүн бохихгүй байгаа цагт тухайн айл, тухайн гэр бүл ердөө бохих ёсгүй л байхгүй. Тэрийг бүгдийг уучлал нөгөө эмэгтэй хүн гэдэг сэтгэлээрээ бүгдийг уучлж байдаг юм уу? Ямар утгатай би мэдэхгүй. Бас тэрийг ойлгодог хүн байж болно, ойлгохгүй хүн байж болно, үр хүүхэд байж болно, тийм ээ. Бас би тэгж л боддог шүү дээ. Тэр одоо миний буруу ч юм уу зөв ч юм би тэр мэдэхгүй. Би ердөө амьдралын зүгээр өнөөдөр 34 жил туулсан амьдралынхаа л югаал би та нарт ярьж байгаа шүү дээ, тийм ээ.
За бахархал ээжүүд нэвтрүүлэгт хамт байгаа үзэгчдэнд баярлалаа. Тэгээд манай Цэрмагчийн бас төрсөн ихчээс өөрсдөө за манай Сүхбаатарчууд бол дэлгэр багш гэдгээр нандахгүй. Тэгэхээр таны хувьд бас манай нэвтрүүлгийн гол баатар Цэрмагчтай ямар харилцаатай вэ? Хизээнээс эхэлж бас таньдаг болсон байна. За би Цэрмага бүр эртнээс таньдаг болсон. Энэ аймагт бэр болж ирсэн цагаас нь хойш мэддэг. Тэгээд одоо их сайхан одоо хөдөө гаднаас ирээд үргэлж үсээ засуулдаг байлаа анхны үед. Оросын холбооны улс одоо суралцаад өсөж ирсэн маш сайхан залуу усгүй өнөөдөр одоо өсчин болж энэ сайхан мэргэжлийг эзэмшиж түмэн олондоо үйлчилж ирсэн. Ийм учраас одоо би үсээ засуулж авсан. Тэгтэл аажмаар одоо бид хоёр ч бас ах トゥ угийн холбоотой болсон. Яагаад гэвэл одоо Цэрмагийн маань төрсөйч миний нөхрийн төрсөн ахын гэр бүл инкер нэг айлын хоёр бэр байхгүй юу их чинь. Тэгээд бид хоёр бол одоо эгч дүүсийн холбоо бол эгчээс нь хойш библ дүүтийгээ бүр төрсөн эгч шиг ханддаг. Дүү маань намайг өөрийнхөө эгч шиг хандаж хүндэтгдэг. Ийм харилцаа холбоогоор бид хоёр бол илүү дотносоо. Манай Цэрмаа бол маш ажилсаг хөдөлмөрт хийж байгаа үйлдэл түмэн олондоо үйлчлэгээндээ үнэн хүчин сэтгэлтэй. Үнэхээр өнөөдөр би бол бахархаж байна. Яг энэ баруун урт сумын 2 дугаар үеийн иргэд дотроос бахархал дэжүүлэлт нэвтрүүлэгт өргөдөн оролцож байгаа гэдгийг дуулахад бол таатай байна. Өнөөдрийн хувьд бол би зөвхөн үйлчлүүлэгчээр эрийг зориод уцтаж байсан. Тийм учраас олж мэдсэн. Тэгээд одоо өнөөдөр бас энд орж ирээд одоо энэ ярилцлаганд орж байна. Тийм болохоор одоо Цэрмада хамгийн түрүү баяр хүргэе гэж бодож байна. Миний дүү их мундаг хүн. Ерөөсөө эмэгтэй хүнд байх хамгийн нандин сайхан чанаруудыг өвлөж авсан. Үнэхээр гэгээлэг, оюунлаг, маш хөдөлмөрч бүтээлч эмэгтэй. Ерөөс би энийг бол одоо хараад бахархдаг. Үйлчлүүлэгчид бид бол ялангуяа баяр ёслолын үеэр үсээ засуулахаас эхлээл цаг мөч бүхэнд одоогоо сайхныхаа төлөө анхаарах хэрэг шаардлага гардаг хурал цуглаанд орохч байдаг юм уу? Ажил үүрэг гүйцэтгэх үедээ л одоо ожирлж байдаг нэг хүнийх нь нэг юм байгаа. Тэгэхээр тэр үед бол үг ярих ч зав олддоггүй. Битээ эрт дотнчлан хандах хандлагч байдаг. Яагаад гэвэл яг ижил хүмүүс үйлчлүүлдэг учраас би одоо өөрөө ирэхгүй очроо хүлээж агаад л үйлчлүүлдэг. Ийм учиртай. Тэгэхээр дүүгээ би ийм сайхан бахархалт ээжүүд гэдэг ярилцлаганд орж гад нь баяр хүргэе гэж ирсэн юм аа. За ингээд бэлгээ энд өгчих гэн зов баха. За их чинь бас дүүгээ өнөөдөр Мартин 8-нд ажил дээр чи ирнэ гэж тооцоолж байсан учраас бас ирсэн. Өнөөдөр бол олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдөр ийм сайхан хүндэт зочин болж байгаа үед нь гэрт нь хүрээд ирлээ. Унаатай учраас дагаад хүрээд ирлээ. Тэгээд дүүдээ аз жаргал, эрүүлэнх бүх дүүнэрээ инээд хөр бэлгэж хайлгаж цалгисан сайхан хүмүүс байдаг учраас та нарыгаа хүндэж байна. Ялангуяа их хурсын баярын өдөр эгчин дүүдээ амьд цэцгийн баглаа бэлгэлье. За баярлалаа. Багш танд ч гэсэн баярын мэндийг хүргэе. За баярлалаа. За энэ нэмэт цэцэг. За баярлалаа танд. Суулгаарай усанд үнэлчихсэн байна. За ингээд энэ савнд нэгээд өгчих үү. За ингээд миний дүү энэ савтай ингээд өгчих тий. За ямар ч хэлсэн одоо савнд суулгах гэд бэлэн болсон. Бүр өрсөлчгээд байж байгаа усан цэцгийн дагуулсан болцоо. За баярлалаа. Энэ амьд цэцэг гэдэг чинь их амьд байгаль гэдэг чинь сонин шүү дээ тий. Цэцэг гэдэг чинь өсөж идэг урж идэг. Байгаль дэлхий гэдэг чинь өсөж урж идэг. Одоо энийг бас танд бас баярлалаа танд. Энэ сайхан үеийн мөчөд ирж надад бас баяр хүргэсэн танд их баярлж байна. Нөгөө талаараа бас 34 жилийн хугацаанд би энэ Сүхбаатар аймагт амьдралаа. Бас энэ хугацаанд бас манайхаар өөрчлөж ирсэн. Миний ажлыг дэмжиж ирсэн үе үеийн өстой нөгөө нялх балчир үрсээс 80 настай буурлууд хүртэлх үе үеийн энэ одоо төлөөлөгч нарт бас Монгол даатгалын чимэг үсчингээр өөрчилж ирсэн энэ олон бас нөгөө ээжүүд бөгөөд бас нөгөө идэвхтэй өвчтөд нартай бас баяр талархлаа бас илэрхийлэх зөв юм болов энэ бас их боломжийг ашиглаж байгаа шүү дээ бас тэр болгон надад бас тохиохгүй тийм учраас та бүхнийхээ хүчээр би чин бас олны буянгаар өнөдөр амьдралаа залгуулж оюуны буянгаар өнөдөр олны буянгаар би өнөдөр чин амьдарч байгаа хүн шүү дээ. Тийм учраас би олон түмэндээ баярлалаа. Энэ өнөдөр надад заяасан бурхнаас заяасан бас нэг заяа буян байна. Тэр тусмаа бас олон түмний энэ тал нутгийн энэ сайхан
одоо ард иргэдийн заяа буйныг би бас дээдлж явнаа. Бас итгэлийн алдахгүй өшөө цаашаа та бүхэндээ чатгаасаа ядах хүртлээ би өнөөдөр бас хөрдөмөрлж та бүхэндээ бас үйлчлэгээ үзүүлж явнаа гэдгийг бас та бүхэндээ бас илэрхийлэх юм болов. Их сайхан байна. Өнөөдөр энэ За хайрлалаа. Тэгээд баярлалаа. За ингэ тийм байл штэ. Өстө үндэстэй мод нахалж өртөө хүн үрждэг. Тийм учраас би утга учир нь энтэй байна. Өнөөдөр би чинь анх удаа би ханаа дагаад би энэ Сүхбаатарамд ирж илээ. Хоёулаа ганцаараа байлаа, хоёулаа боллоо. 3 сайхан үр надад байгаль гэхээс заяалаа, бурхнаас заяалаа. Дахиад би үр удмууд минь өсөж үржээд би одоо 5-6 сайхан ачтай өртөө боллоо. Өнөөдөр би 10 хэдүүлээ байна. Би ганцаараа биш. Тэрэндээ би бахархаж явдаг. Тийм учраас би энэ тал нутаг надад ивэлээ өгч байна. Алтаа таван богд минь алтан дараа минь надад ивэлээ хайрлж байна. Би бахархаж яадаг шүү. Энэ бүхэнд би талархдаг шүү гэдгээ. За баярлалаа. Манай нэвтрүүлгийн дараагийн хэсэг Цэрмаагчийн ажлын байр буюу Монгол даатгалын чимэг үсчингээс хүргэлжлэн хүрнэ. Манай нэвтрүүлэг үргэлжлээд Сүхбаатар аймгийн Монгол даатгалын салбар чимэг үсчингээс хүрч байна. Тэгэхээр Цэрмаагчаа таны хувьд бас яагаад энэ үсчин гэдэг мэргэжлийг сонгох болсон юм бэ? Би ч их санамсаргүй сонгосон шүү дээ. Анх би одоо нийслэлийн 10 жилээр удаарын төгсөөд тэгээд би чинь хэл уран зохиолын багш их сонирхолтой байлаа. Бүх жилд их тийм идэвхтэй хүүхэд байлаа тэр үедээ. Тэгээд би тэр үед чинь улсын багшийн дээд сургуулийн хэл уран зохиолын ингээд конкурс тэр одоо нээлсэнцийн шалгалт гэж ярьдаг шүү дээ, тийм. Конкурс өглөө. Тэгээд одоо хэл уран зохиолоор өглөө үндсэн шалгалт тийм ээ. Дараа нь орос хэлээр өглөө. Тэр чинь орос хэл гол юу байлаа шүү дээ. Тэгээд түүхээр өглөө. Бүх юмтай би их бас өөртөө болж итгэлтэй байлаа. Тэгсэн чинь 7 хоногийн дараа тэр үед чинь нөгөө юу гардаг байлаа. Хариу гардаг байлаа шүү дээ. Ердөө нөгөө цонхон дээр л гардаг л улсын багшийн дээд сургуулийн цонхон дээр л ингэж жагсаалтсан байлаа. Ямар харамсалтай нэг зүйл бол би ердөө улаан шугамын дараагийн хүүхдээ л шүү дээ. Яг даа. Одоо би боддгийн тэр үед уцаа арын хаалга байсан юм болов уу, яасан юм бол би ч нэг жирийн ажилчны хүүхд шүү дээ. Би ээжтэйгээ амьдарч исэн аа маань 3 настай 4 настай байхнаас болцсон. Тэгээд би чинь 75 онд Улаанбаатарт орж ирээд биокомбинатын 10 жилийн 10 дараагийн гүцэв суралцаад өөртөө маш их итгэлтэй байсан. Би ямар ч байсан би орох байх гэсэн тийм итгэл тэмүүлэлтэй байлаа. Тэгээд би орж чадаагүйдээ маш их харамсаад учраа олохгүй хүүхдэл байлаа шүү дээ би чинь. Тэгээд нэг ангийнхаа бас нэг хүүхдтэй тэр чинь математикийн ангид шалгалт жаргал хөөгээд одоо бас дурсгал байлгүйдээ намайг харуул тийм ээ. Тэгээд хоёулаа нөгөөх маань тэнцсэнгүү. Тэгээд байж атал одоо тэр байшингийн жоохон сүүдэрт хоёлаа зогсож илээ. Ухаан олохгүй жоохон хүүхдүүд тийм ээ 17 18 таа байлаа штэ. Тэгээд байж атал гинтхэн хажуунаас нэг ах маань ирээд нөгөө чанга гэрэгчээр нөгөө багшийн дээд ярьж штэ тийм ээ. Гадаадын техникумд одоо шалгалт өгөх хүүхдүүд байвал өгөөрөө математикийн шалгалт, орос хэлний шалгалт өгч яана гэд. Тэгээд би чинь ухаан олохгүй зогсож байлаа. Тэгтэл ах маань гинтхэн хажуунаас ирээд миний дүү иш ороод шалгалт өгчихгүй юу дээ. Тэр ахыгаа ирсэн ч гэж бодсонгүй тэр биокомбинатын бас малын эмч хүн байлаа шүү дээ. Хөрхи миний төлөөл ирсэн юм байна л да. Тэр хүнийг ирнэ гэж би бодсончгүй, сансанчгүй. Тэгээд би гүгэд орчлоо. Аса нөгөө нэг балла барил, дэвтрэ барил тэр юунд зогсож исэн хүүхд чинь. Тэгээд би ухаан олохгүй зогсож байгаа шүү дээ бид нар чинь тийм ээ. Тэгэнгүүт нь би гүгэд орчлоо. Тийм математик шалгалт өглөө би 100% өглөө. Орос хэл өглөө 100% өглөө. Тэгээд би гадаадын техникум гэдэг энэ мэрэгжлийг би сонгож ирсэн. Ард нь би усчинч байсан юм уу, юу ч байсныг би мэдэхгүй шүү дээ. Ерөөсөө тийм учраас би
санамсаргүй бөгөөд санаандгүй би энэ мэргэжлийг сонгосон. Тэгтээ би алдаагүй. Энэ миний санаас бурхнаас яссан бас нэг өвгдөл байж энэ тийм учраас би энд их баярлж явдгийг. Өнөөдөр би Сүхбаатар аймагт 34 жил энэ мэргэжээр ажиллаж байна. Албан түмэнд үйлчилж. Хаана ажиллаж байсан бэ гэж? Би нийт дөнгөж би 85 онд би төгсөж ирээд нийтийн ах үйлчилгээний ах үйлчилж байлаа шүү дээ. Тэн дээрээд би ах үйлчилгээний эмэгтэй өсчингд эмэгтэй өсчингд томлож ажиллаж байлаа. Тэгээд 2 жил ажилласан. Дараа нь би одоо нийтийн ах үйлчилгээний өсчин гэрэл зурагчин гэдэг нэг тасаг байлаа шүү дээ. Намайг дөнгөж ирж явахад энэ 9 эрдэнэ гэдэг нэг ах үйлчилгээ юу байж штэ. Тэнд чинь нэг баруун талаас өсчин ордог, зүүн талаас гэрэл зурагчин ордог тийм нэг намхан цагаан байшин байлаа. Дараа нь тэгээд энэ дээжгээд худалдааг байгаад өнөөдөр тэр чинь бол нийт ах үйлчилгээний том төв боллоо. Тэр хүртэл би тэнд ажиллаж байлаа. Тэгээд би тэнд анх ажил мэргэжлийн ажлыг бол эмэгтэй өсчингийн ажлаар би эхэлж ирсэн. Жил амьдралаа тэгжэл эхэлж байлаа да. За эмэгтэй өссөн ажил хийлээ. Онцлогтой хүний тэргуунд хүрдэг хүчлээс ерөөсөө тэр утгаараа маш хариуцлагатай. Тэр болгон хүн тэргүүндээ хүрэх дурггүй шүү дээ, тийм ээ. Тэгэхээр одоо хүний тэргүүнд хүрэн гэдэг чинь маш их хариуцлага, маш их онцлог. Бас тэр болгон хүнд за яахгүйч байж болно, тийм ээ. Бас одоо хүмүүс ярьдгийн охин миний өсөнд хүрэх гээд байна. Би хүрэх дурггүй. Гэтэл өсчөнд хүргээд байна шүү дээ. Тэгэхээр би энэ болгоныг бас их том хариуцлага юм болов гэж боддог шүү дээ. Тэгээд би өсчингийн мэргэжлэр эмэгтэй өсчний мэргэжлэр ажиллаа, эрэгтэй өсчний мэргэжлэр ажиллаа. Дараа нь би нэг 89-оос 88-аас 91 он хүртэл би өсчин гэрэл зургийн мастер технологичийн бас эрхлэгчийн ажил хийлээ. Бас харилцаа хийж явлаа. Тэгэнгүүт бас зах зээлийн шилдэгтийн үе эхлээд ах уулчин минь тарлаа. Тэр үеэс эхлээд өнөөдөр хүртэл мэргэжлэрээ бас өнөөдөр доктор сурчлалтаас гадна би бас ингэж мэргэжлэрийн үнч ажиллаж байна да. За сайхан байна. Хамгийн гол нь 10 шав бэлдсэн баг тийм байна. Бас байна штэ бас Баянлэр суманд ганц цэцэг гээд охин байна. Ганган цэцэг гээд. Ямар хүмүүс үргэлжлүүлж байна? За одоо тэгээд цаг үеэ дагдаг ч юм уу, яадаг ч юм бас нэг талаараа бас нэг юм гэдэг чинь үе өрөө байдаг юм байна шүү дээ, тийм ээ. Настан гуудч байж болно. Тийм ээ. Бас яг нэг үсээ эвдүүлсэн хүмүүс хаяг орж ирдэг шүү дээ. Тийм. Одоо энэ усчинд ордоо тэглээ инглээд эвгүй болгочлоо гэдэл бас тэргээ засуулах хүмүүс ч орж ирдэг. Бас их хөөхтүүд их орж ирдэг. Тэгэхээр би энэ настангууд хөөхтүүд чинь бас энерги сайтай хүмүүс. Би өөрийгөө бас нэг яг боддог л дээ. Бас одоо амьдрал ингэдэг штэ. Хүн юу тарина? Тэргээл хүлээж авах хэрэгтэй. Тэгэхээр би өнөөдөр амьдрал би юу хийж явна? Тэр хэмжээгээр би бас хүмүүсийг хүлээж авчих юм болов гэж би их боддог штэ. Тэ? Тэгэхээр л одоо ер нь хүн гэдэг амьтан чинь бас өөрийнхөө л сэтгэл зүгээрээ бас байдаг юм болов гэж боддог штэ, тий? За одоо бас манай цэрмагч үнэнч одоо нөгөө байнгын үйлчлүүлэгчдийн маань төлөөллөөс ирсэн байна. Тэгэхээр таны хувьд бас энэ цэрмагч хэдэн оноос хойш үйлчлүүлж байна? Яагаад цэрмагчийг сонгож үйлчлүүлдэг вэ? За би цэрмагаар одоо олон жил үйлчлүүлж байна. Цэрмаг анхан энэ Сүхбаатар аймагт энэ аймгийн бэр болоод ирээд 85 онд нийтийн үйлчлэгээний өсчингээс эхлээд өдөө одоо 30 хэдэн жил ажилласан байхаа. Ер нь цэрмагаас би байнга үйлчлүүлдэг. Манай цэрмаг даруухан, догтуухан ер нь одоо голдуулж ер нь одоо цэрмагаар насаараа баг худалдаанд үйлчлүүлж байна да би. Тэгээ цэрмагаар би байнга үйлчлүүлдэг. Ер нь одоо байнгын үйлчлэгч гэж үйлчлүүлэгч гэхэд одоо өөрөө мэдэх байхаа. За тэгээ олон улсын Мартин 8-ны тохиолдол нь цэрмаада ажилд нь амьдралд нь сайн сайхныг гүсэн өрөөж эмэгтэйчүүдийн баяраар одоо бүх эмэгтэйчүүдээ Мартин 8-ны баярын мэнд хүргье. За тэгсэн шиг.
Тэ Мартин амны минь төргийа. Энэ сайхан нэвтрүүлэлт орж байгаад нь бүрэх баяр хүргье. Тэ. За барууртын бахархалт ээжүүд нэвтрүүлгийн маань зочин цэрмаагчд манаас хамт олон нь гинтийн бэлэг сюрпрайзыг барьж байна. Тэгэхээр та бүхэн манаас цэрмаагчтай хэр удаан ажиллаж байна. Бас манай цэрмаагчийг энэ ташрам сайхан магтаад өгөхгүй юу? Өөстөө. Миний хувьд бол бас Монгол даатгал компаниг удирдах явж байгаагийн хувьд бол түрээсийнхээ хамт олноор бол ер нь энэ аймгийн хэмжээнд бахархаж явдаг. Манайд бол бүхий л одоо нийтийн үйлчлэгээний салбарууд ажиллаж байна. Тэгээд энэ дотроо эмэгтэйчүүд ихэнх нь ажилладаг. Тэр дотроо манай одоо цэрмаа маань бол энэ байгууллагт одоо 15 дахь жилдээ түрээсэлж байгаа. Миний хувьд бас хувийн зүгээс гэх юм бол бас Оросын холбооны улсад бас суралцсан одоо өсчин бас аймгийн хэмжээнд нэг олон байхгүйгээр ганц л байгаа гэж бодож байгаа. Тэгээд манай цэрмаг ингээд ажиглаж байхад бол өөрийн гэсэн одоо юутай клиент одоо үйлчлүүлэгчтэй. Эрэгтэй хүмүүс энэ төр чи ингээд энэ та ойчтой шүү дээ энэ талд нь би нэг хаяа гүгэд орно л та. Тэгээ нэг хажуу талынхаа хүнд нь засуучих үгүй ээ гэлцэж байхгүй тий сайхан. Тэгэхээр энэ хүн тэгж хүний одоо юу ятлаа танигдтлаа олон үйлчлүүлэгчтэй болтлоо. Ингэж одоо танигдсан эмэгтэй. Тэгээ би бол эмэгтэйчүүдээр бол маш их бахархаж байна. Одоо байгууллагууд удирдах байгаа эмэгтэйчүүд байгаа, энд ажиллаж байгаа хүмүүс байгаа. Манай ойдлчин, гутал засвар, гоо сайхан гэл нийтийн үйлчлэгээний юм төрөслөгч нар. Тэгээ бүх л эмэгтэйчүүд маань энэ бахархалт ээжүүдээр ингэж тодорч ингэж телевизийн нэвтрүүлэлт ороосай л гэж бодож штэ. Тэгээд нийт эмэгтэйчүүдтэй баярын мэнд хүргэе. Аймгийнх нийт эмэгтэйчүүд цэрмаада аз жаргал эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё хамт олоогоо зүгээр. За бас ингээд Монгол даатгал гэсэн нэгэн дээвэр дор үйл ажиллагаа явуулж байгаа. Эрхэм та бүхэндээс олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргье. Та бүхэн сайхан баярлаарай. За энд ингээд та нарт цэрмаада зориулаас торт. За баярлалаа. Би өнөөдөр та сюрприз барьлаа та бүхэн минь. Бас миний амьдралыг зовлон жаргал хуваалцж яадаг хамт олон та бүхэнтэй бас баярлалаа шүү. За настаа. За шинэдээс уу. Тортоос барийн хан тортыг зсээ. За олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан Баруурт цумын засаг даргын хамгийн газраас санаачлан хүргэж байгаа Барууртын бахархалт ээжүүд нэвтрүүлгийн энэ оны нэгэн дугаараас өндөрлөх төгсөн байна. Тэгэхээр манай Баруурт цумын засаг даргын хамгийн газраас нэвтрүүлгийнхаа гол баатартаас сайхан дурсгалын зүйл болоод дурсамжийг хадгалуулж байгаа. Энэхүү дурсамжийг Баруурт цумын засаг даргын хамгийн газрын иргэдэд үйлчлэх төвийн дарга Саран гэрэл манаас гардуулах гэж байна. Барууртын бахархалт ээжүүд нэвтрүүлгийн хүндтэй зочин за улсад 34 жил тасралтгүй ажиллаж хөдөлмөрлөж байгаа. За мөн орон нутагта ахуй үйлчлэгээний салбарыг за тэр дундаа өсчнээр 15 жил тасралтгүй ажиллаж байгаа. За энэ салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээр орж байгаа цэрмаагчтай дурсамж бол хадгалуулах гэж байна. За энэхүү дурсамжийг бас уншиж танилцуулъя. Эрхэм хүндэт гэ цэрмаа танд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Баруурт цумын засаг даргын тамгын газраас санаачлан зохион байгуулсан Барууртын бахархалт ээжүүд нэвтрүүлгийн хүндтэй зочин эрхэм ээж таны орон нутгийн хөгжилд оруулсан хувь нэмэр үр хүүхдээ өв тэгш хүмүүжүүлж залуу хойч үедээ сайхан үлгэр дуурайл болж баяр хүргэж дурсамж хадгалуулав. Уудам цэнхэр замбууланг бүвэн дуугаар аргацсан уйхан сайхан хорвоог дөлгөөн харцаараа ихрээсэн амьдын шүтэн үрсээ элэг зүрхээрээ нандгасан ээж гэдэг ачтан энэ хорвоогийн наран билээ. Баруурт цумын засаг даргын тамгын газар 2019 оны 3 дугаар сарын 8-ны өдөр гэсэн энэхүү сайхан дурсамжийг бас танд хадгалуулъя. Ингээд танай гэр бүлд танд таны төрөл төрөсөд бас аз жаргал эрүүл их хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Баярлалаа. За баярлалаа бүхэндээ. За цэрмаг сэтгэлээ. За баярлалаа. Барууртын засаг даргын тамгын газраас зохион байгуулж байгаа 2 дугаар багаас зохион байгуулж байгаа энэ сайхан үйл ажиллагаанд өнөөдөр оролцож байгаадаа би маш их баяртай байна. За энэ бол Баруурт цумын засаг даргын тамгын газраас санаачлаг хүргэдэг Барууртын бахархалт ээжүүд нэвтрүүлэг байлаа. Та бүхэн олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдрөө маш сайхан тэмдэглээрэй. Баяртай үзэгчдээ.